Сайн уу? Майкастын эпизод 5 шиг бэлэн боллоо. Тэгээд 5 сард маш олон үйл ажиллагаанууд болсон. За тэдний нэг гэвэл UNICEF клубээс санаачилсан гэр лэмээ гэсэн төсөл явсан. За энэ төсөл нь яасан бэ гэхээр 7 хоног болгоны нэгд өдөр 10:30-аас 11 хооронд 30 минутын засварлагаанаар анги болгоноос нэг хүүхд төлөвлөлөд 3 хүн одоо ингээд гэр лэмээ буюу өөрсдөө одоо им гэрэлт хэрэгтэй мессежүүдийг түгээхийн тулд ихтлүүдийг тавьсан байгаа. Тэгээд энэхүү ихтлүүд нь ерөнхий ямар хөө болсон гэдгийг одоо тэрхүү ихтгэгч нараас олоод тэдэрлээ сэтгэл нь асууцгаая. За сайн уу михаа. Сайн уу. За би өнөөдөр чамаас юу асуух вэ гэхээр гэрэл нэмэгээ төсөл явсан шүү дээ. UNICEF-ээс зохиосон. Өдөр төсөл чи өөрөө ихтгэл тавьсан. Тэгээд хүүхдүүд ерөнхий яаж чөлөөж авсан? Юуны тухай ихтгэл тавьсан? Ямар хөө байсан бэ? Тухайн үед болонгуудаа тийм юмд тийм яг тууштай явах хэд тийм нөгөө төгсөмийг ингээд хүлээгээд яг тэрэндээ хүлж чадахгүй бол хүн ингээ яагаад шаналгаад гэдэг талаар бэлтгэл тавьсан. Ер нь хүүхдүүдийн яг хүлээж авсан тэр сэтгэл гэх юм бол ерөнхийдөө жоохон анхаарал төвлөрөлтэй. За тэгээ яг тухайн ихтгэлд маань олонгот ерөнхийдөө тийм хүүхдүүдийн ойлгохгүй тийм нөгөө менежмент гэх юм орсон болтой жоохон хүүхдүүдийн толгой л гэсэн байх гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээ ерөнхийдөө л энэ төсөлтөөр ер нь яг ахлах ангийн зүгээс ахлах ангийнх маань ер нь доод үеийн дүүнэстэй сургамж оюу тийм үлэл жишээ байдлаар ерөөхдөө бол тийм төсөл явсан их сургамжтай болсон гэж юу хараад байгаа. За баярлалаа. Тэгээд ерөнхий ихтгэл тавьсан баярлалаа гэж хэлснээр дараа жисэн тавиараа гэж бодож байна. За тэгээд баярлалаа. За баярлалаа. За хэдүүлээ дараагийн хүмүүсээс сэтгэл асууцгаая. За мөн 5 сард босон томоохон үйл ажиллагаанууд гэвэл 5 сарын 15-нд 5, 9, 12 дугаар ангийнх маань төгссөн. Би өөрөө төгссөн гэсэн үг. За тэгээд төгсөлт болсон мөн өөр юу болсон бэ гэхээр манай улаан авсаас зориулж бүх төгсөгчдөд жижигхэн цэцэг өгсөн. Тэгээ хүн болгонд ингээд гардуулаад өгсөн нэрийг бичээд үнэхээр сэтгэл гаргасан гэж бодож байна. Төгсөлт болон улаан авсаас явуулсан үйл ажиллагаануудын сэтгэлдлийг асууцгаа ер нь төсөлт ямар хөөсний хүмүүсээс одоо ярианаас нь сонсцгоё. Одоо сэтгэл авахаар 12-ын төгсөгчдөөс сэтгэл нь авахар ирлээ. За сайн байна уу та? За жоохон цааш хоёулаа яриад сууд ярьцгаач. За сайн байна уу? Сайн. Даг талантай бөрөөлчөнтэй. За ер нь 5 сарын 15-нд буюу одоогоос яг сар гарын өмнө төгсөл болсон шүү дээ. За тийм. За тэгээд хонхны 2 болсон шүү дээ. Тэгээд хонхны 2 ерөнхий ямар хуу тест тасалт ямар хуу болсон үйл ажиллагаа хөгжим дуу гэдэг ерөнхий ямар хуу зүйлүүд болсон бэ? Гоё болсон шүү дээ. Болроо гш амар гоо зохион байгуулалттай байсан. Тайз маа 9 сарын 1-ийг бодох юм бол амар том тайзтай. Тэгээд 5, 9, 12-ын төгсөгчтэй ялангуяа нэг манайг ч 12 шүү дээ. Тэгээ нэг анхны төгсөгч гэдэг утгаараа амар гоё хонхтой өрөө зохион байгуулж өгсөн ингээд сургуулаас энэ бодож байна. За ерөнхий төгсөх сэтгэл ямар байсан бэ? Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ? Тэгвэл мэдгүй тэл хүмүүс ч амар уйлж муулаа тэгэл амар юу гонигтай байдаг байдаг. Нэг гонигтай байгаагүй амар харин гоё санагдсан. Яг гоё юм эхэлж байгаа юм шиг санагдсан. За мөн манай улаан авсаас зориулж одоо төгсөгч болгонд юм жижигхэн цэцэг өгсөн шүү дээ. Тэгээд энэ өөрсдийнх нь нэрийн бичсэн тэрийг авсан уу? Авсан. Ямар хон санагдсан бэ? Амар гоё сан. Би уг анхандаа сургуулаас өгж байгаа юм болоо гэж бодсон. Тэгсэн улаан авсаас өгж исэн мөлий амар гоё байсан. За тэгээд төгсөнд баяр хүргэе. Одоо бичсэн төгсөн л дээ. Тэгээд төгсөлт иймэрхүү байсан маань 12 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд. Тэгээд ирээдүйн дараа жил төгсөж хүүхдүүдтэй зориулж тэгээд хичээлээ сайн гээрээ, амжилт, гэрийн даалгавраа сайн гээрээ, дүнгээ төчгөө гаргаарай. Тэгээд дараагийн сэтгэлдлүүдийг авцгаая. За мөн 5 сарын 23-нд Улаанбаатар марафон 2026 болсон. За тэгээд маань сургуулиас гэвэл багш сурагчид ерөнхий холилдоод аль нь орсон. За тэгээд зөвлөө одоо 7 дугаар анги болон 7 дугаар ангийн анги үзсэн багш Батлэр өгшөөс одоо яриаг нь авсацгаая. Амжилттай чимээтэй байна. За сайн байна уу гшаа. Сайн байна. Ямар удаа хараагүй юм бэ. За 5 сарын 23-нд огш Улаанбаатар марафон 2026 болсон шүү дээ. Танай ангийнхаа одоо анги нийтээр оролцсон. Та өөрөө оролцсон шүү дээ бас. Тийм. За тэгээд ерөнхий сэтгэл ямар байсан хүмүүс нэлээд гүдэг болж ер нь марафоны сэтгэл ямар байсан бэ тэр өдрийн? Марафоны сэтгэл өстой гоё байсан. Бид яг нэг 21 км болон 10 км-ийн яг араас орж ирсэн болохоор хүмүүсийн уур амьсгал яг гоё ингээ хөөрцөн үедэр атсан. Тэгээд ер нь бол яг ингээ шууд марафонд гүмээр санагдсан тийм гоё юутай байсан. За тэгэхээр ерөнхийдөө бол тухайн үеийн сэтгэл хөдлөл бол айгүй өндөр байсан. За тэр өдөр ерөнхий өөр үйл ажиллагаанууд болсон уу? Одоо
тэр хавцаа ямар хуу хүмүүсийн сэтгэл хөдлөл танай ангийнхны хүүхдүүд одоо гүйсэн ямар хуу байсан бэ? Манайхаас 3 хүүхэд 5 км-т гүйсэн. За үлдсэн маань бол 1.5 км бүртгүүлээ гүйсэн байгаа. Хүүхдүүдийн сэтгэл бол зүгээр 5 км-р эзэн байна агшаа дараа жил 10-гүй гэсэн. Тэгээд ер нь бол дараа жил бол 10 км-т л бүртгүүлье гэж бол ер нь бол бодсоо. Тэгээд бас нэг ингээд санамсаргүйгээр зүгээр нэг QR код уншсан чинь шууд Годива зармаг 20% хямдрал. Би бүр очиж идсэн шүү дээ. Гоё эсаа. Өдөр нь бол тест гоё эссэн шүү манайхаа. За тэгээд дараа жилийн одоо 27 28 оны марафонууд та ер нь өөрийн биеэр оролцсон гэж бодож байна. Би ингэж бодсон 21 км-т бүтэн жилийн хугацаанд бэлдээд ер нь бол гүйж үзэх хэрэгтэй юм байна. Тэгээ ер нь бол яг финишер гэдэг медалийг авсан хүмүүсийг харахад бол үнэхээр бахархсан. Тэгээд ер нь бол дараа жил бол түүнийг зорж байгаа. Тэгээ энэ жил эртнээс бэлтгэлээ эхэлнэ. За баярлалаа өгшөө. Дараа жилийн гүйлтэнд амжилт хүсье. За марафоны сэтгэлүүд иймэрхүү байна. За тэгээд дараагийн мэдээллүүдийг хэдүүлээ явж одоо та бүхэнд хүргэцгээе. За мөн 5 сард гэвэл манай 3 хаусын далбаанууд нэг тавигдсан байгаа. 2 давхартай үлгэгдсэн байгаа. За ингээд харж байвал хамгийн зүүн талд шар хаусынхан, голдон цагаан хаусынхан хамгийн сүүл баруун талд манай хаус буюу улаан хаусынхан байна. Ерөнхий ингээд дизайныг харах юм бол үнэхээр юм минималист ч гэсэн амар гоё өрмөц харагдаж байгаа. Монголын одоо зочдтой нэгцүүлсэн маягтай амар ер нь бол нэлээд таалагдж байгаа. 5 сарын 5 зохиогдсон бүтээлч сэтгэгч гэсэн хаал дөрвөөс зохиосон уралдаанд маань сургуулаас 11 12 дугаар ангиас 2 хүүхэд орсон. Тэгээд тэр хүүхдүүдээс тэмцээний сэтгэл ямар хөө байсан, хэдгээр байранд орсон, ямар хөө одоо experience байсан хэдүүлээ авч асууцгаая. Сайн байна уу та? Танаас нэг яриа авах юм аа. За can you stand up? За сайн байна уу? Сайн байна уу? 5 сарын 5-нд нөгөө бүтээлч сэтгэгч гэдэг хаал дөрвөөс зохиосон тэмцээнд орсон доо. Тэр тэмцээн ерөнхий ямар хөө тэмцээн байсан, юуны тухай тэмцээн байсныг тайлбарлаж өгнө үү? За тэрхүү тэмцээнээрээ би юулээ хауулын хэмжээнд 4-р байранд орсон юулээ автомат хаалга гэсэн бүтээлээр оролцоод тэгээ манай багийн гишүүн болохоор Бата тэгээд энэхүү би энэхүү шагналаараа бас юулээ тэргүүний сурагчтай төстэй нэг шагнал авсан юм аа. Тэгээд тэрэнд орсондоо амар баяртай байдаг. Тэр маань яг нэг SAT-ийн дараа болсон болохоор би бүр яг амар гоё санаа амарсан, гоё сэтгэл санаа гоё хийсэн. Битори хийсэн хаалга болохоор ингээд логик хэлхийг ашиглаад ингээд би билүүн ингээд нэмэх хасах төлрөө ингээд ойртуулангууд ингээд хаалга нь ингээд автоматар ингээд нээгдэж хаагддаг тийм гараши хаалга хийсэн байгаа. Тэрийг нэг 7 хоногийн хугацаанд. За ерөнхий тэр тэмцээн дээр очиод одоо өөр хаан уул дургийн сургуулиудаас ямар хөө бүтээлүүдийг хийсэн байсан. Одоо маань сургуулиас өөр гэвэл 11 дугаар ангийн хүүхдүүд явсан шүү дээ. Бүтээлийн хувьд ерөнхий хүүхдүүдийн сэтгэмж ямар хөө байна? Бүтээл ямар хөө бүтээлүүдийг хийсэн гэж бодож байна та? За тиймэрхүү тэмцээнд орох нь бол үнэхээр ашигтай юм бэлээ. Тэгээд хүүхдүүдийн хийсэн бүтээлүүд бол үнэхээр өвөрмөц байсан. Одоо эхний 2 дугаар байранд орсон бүтээл нь болохоор эхнийх нь онгоц байсан, дараагийнх нь ийм автомат ийм эм уудаг ийм хайрцаг байсан. Доор нэг гараа ингээ ойртуулангууд эм нь ингээ гарч ирдэг. Тэгээд тэр нас ингээд утасны аппликейшнтэй холбогддог амар кул байсан. Тэгээд энэ жил жоохон хөөрхөн чадлаараа орсон ч гэсэн дараа жил бол нилээ сайжруулахгүй бол үеийнхэн бол амар юм бэлээ. За тэмцээний сэтгэл гоё байсан гэдэгт итгэлтэй. За тэгээд хэдүүлээ явж дараачийн баярлаа. Тэгээд дараачийн хүмүүсээс явж сэтгэлийн асууцгаая. За сайн байна уу? За 5 сарын 5-нд за нааш хоёул ийш зогсож. 5 сарын 5-нд хаал дургийд зохиосон нөгөө нэг тэмцээн болсон шүү дээ. Тэр тэмцээнд ерөнхий ямар хөө сэтгэлтэй байна? Ямар хөө тэмцээн болсон? Хүүхдүүдийн бүтээлүүд ямар хөө байсан? Сэтгэлээс суулгаж. За 5 сарын 5-нд 32 дугаар сургууль дээр болсон байгаа. За тэгээд тэрэн дээр гол цэвэрлэх машин гэсэн бүтээлээр оролцсон байгаа. Ерөнхийдөө бол яг байр яг эзлэхгүй байхаа гэсэн яг үзэмжтэй яг сэтгэл бол амар өндөр төрсөн. Тэгээ яг багш нар тэр нөгөө шүүгч нарт яг өөрийнхөө хийсэн бүтээлийг үнэхээр зөв тайлбарлаж чадсан болохоор 3 дугаар ангид орсон. За ингээд өөр сургуулиудын хүүхдүүд орсон шүү дээ хаал дургээс. Тэгээд өөр сургуулиудын хүүхдүүдийн бүтээл тэгээд ерөнхий тэмцээний үйл явц ямар хөө болсон дараа жилүүдэд ер нь орно гэж бодож байна уу? Дараа жилүүдэд бол тасралтгүй орно гэж бодож байгаа. Тэр хүүхдүүдийн бүтээл бол үнэхээр гоё бүтээлүүд байсан. Гэхдээ яг бит хоёроос илүү хийсэн бүтээлүүд тэр хүүхдүүд болохоор яг шүүгч нартай зөв тайлбарлаж чадаагүй. Үнэ яг сандраад ингээ буруу тайлбарлаад байсан гэж бодож байгаа. За тэгээд 3 дугаар байранд орсонд нь баяр хүргэе. Тэгээд дараа ч гэсэн амжилттай очирыг гэж бодож байна. За баярлаа. За 5 сарын 5-ны хаал дөрвөөс зохиосон тэмцээн эмхүү байна. За хэдүүлээ дараачийн мэдээллүүдийг ярьцлагыг авцгаая.
За ярьцлага авах гэсэн чинь яриа өхөн олдохгүй байна. Тэгээд юуны талаар ярьцлага авах гэсэн бэ гэхээр 12 дугаар ангийнхан 5 дугаар ангийнхан 9 дугаар ангийнхаа сургуультаа үлдээх зүйл гээд мод тэрсэн байгаа. Тэгээд тэр үйл ажиллагаанд би өөрийн биеэр оролцсон учраас одоо өөрийнхөө сэтгэлдлийг ярив. Ер нь бидний тэрсэн мод одоо тариад нэг 2 3 7 өдрийн өнгөрч байгаа болохоор моднууд минь ямар басныг харцгаая. Тэгээд ерхий тарих үйл явц ямар хөө байсныг бас ярья. Модлого авъя. Оо тэн таньдаг харагдаж байна. Маа юм яриа л хүчдэг. Манай төрсөн тулгуугч байна. Тэгээд бас тарих гэж бас нэг удахгүй байх. Нэг цаг маг болно гэсэн чинь бараг 2 3 цаг болсон. Нилээ үйл ажиллагаатай байсан. Хамгийн ядраатай юм тэндээс шороо зүүж хэвчээсэн. За ингээд харагдчихвэл энд 1 2 3 4 5 6 7 8 9 мод байгаа. Тэгээд яг хойдлын 4 нь болохоор стүүрийн ихний тарьсан мод, уртлын 5 нь болохоор манай одоо энэ 3 тэгээд энэ 2 болохоор бидний тарьсан мод. Тэгээд бид нар яг ихэнх нь мэдлэгтэйс маш магадгүй. Миний хувьд гэх юм бол би өмнө яг мод тарьж үзег болохоор яг яадын насаа мэдээгүй. Эхлээд хэмжээнүүдээ одоо яг энэ артлын дөрв байсан. Энэ дөрвтэйгээ ерөнхий юм хэмжээтэй юм хэлбэр үүсгээд тэгээд яг хэмжээний хувьд ер нь адилхан дөө. Гэхдээ доошоогоо хэдэн метр авах бол тэрийг яг марчиж. Эхлээд доошоогоо нөхөхад бүх шороог нь гаргаж авчаад буцаад бордоо хийгээд бордоогоо хийсний дараа услаад тэр бордоогоо илүү юм нэгтшилтэй болонгуудаа модныхоо үнцийг барьж байгаа дахиж бордоо хийгээд тэгээд тэрийг ингээд гүйц туслангууд яг иймэрхүү болж хөрж байгаа. Тэгээд нэг чухал зүйл гэвэл доошоо нэлээсээ авах хэвээр тэнгуүтээ энэ тогоо буюу одоо ингээд ийм хэлбэрт орсон байгаа шүү дээ. Ийм хоргон тогоо шиг юм болсон. Тэгээд тоогоог нь болохоор ийм ерөнхий ийм нэлээд ийм сайн ихгүй бол модны үзэмж талаасаа ч гэсэн жоохон муухай харагдана. Тэгээд юу урахад дараа нь харахад ч гэсэн ийм тоог нь ерөнхий ийм гоё том хийчүүл бас нэлээд хэрэгтэй гэж миний хувьд одоо experience хэлэхэд тиймэрхүү байна. Тэгээд мод дээрх яг фан байсан. Жоохон time consuming байсан ч гэсэн найзуудтайгаа ингээд ангийнхантайгаа юм хийх бас гоё байсан. Дараа нь ингээд дараа нь яг тэр үед юу бодсон бэ гэхээр ингээд нэг 4 5 жилийн дараа ирээд харахад ингээд том мод болдгоо маа гэхэд жоохон ингээд нэлээд том болсон байхад харахаас амар юм сэтгэл би одоо энэ модыг тарьжснаа гэж бодохоор гоё санагдсан. Тэгээд мод ярих юм голтбороо. Голтбор гэдэг нэртэй мод байна. Тийм. 4 5 жилийн дараа хэрвээ би сургуультай буцаа ирэх юм дахин майкастийнэ заяа. Тэгээд модоо харуулнаа. Гэтэ тэр үед яач би Монголд байхгүй ч магадгүй. Тэгээд майкаст season 2-ыг ороод ирэхгүй те. Нэг иймэрхүү байна. Тийм те. Season яг ингээд битүүрээс өөр хүн одоо ингээд майкаст энэ битүүрийн ингээд нээсэн имийг манай улаан авс ч юм уу эсвэл ингээ өөр сургуулийн хүмүүс өргөжлөж магадгүй. Тэгээд битүүрээс сайн их бах. Яг гарахгүй. Битүүрээс арай нөгөө битүүрийн ингээ экспертийн туршлагатай байх. Битүүрийн ингээ юмрхай алдаануудыг хараад илүү сайжруулах байх. Тэгээд сургуулиас ч гэсэн юм ерөнхий жоохон арай юм туршлагатай болсон юм чи арай өөр юм тусламжуудыг өгөх гэж бодож байна. Тэгээд энэ баг битүүрийн хийж байгаа сүүлийн майкаст баха 6 сард майкаст угаасаа хийхгүй яа. Тэгэл 6 сард одоо бидний Эш гэдэг маш том одоо бэлтгэл ажил хийж байгаа. Эш өг нь 12 дугаар ангийнхан тэгээд яг манай бос дүүнартай гэж хэлэхэд хичээл намаасаа гэрээ 12 дугаар анги төсөж өгдөхэд хичээлээсээ ихгүй бол ерөнхий ингээд хамгийн юм хэцүү зүйл гэх юм бол хойшлуулна гэдэг асуудал аимшигтай явагдсан заяа. Та чи ингээд өөрийгөө ингээд том болсон шиг улам залхуу болно. Яг залхуу болохгүй ч хүүхдүүд байгаа л да. Гэтэ ингээд хичээлж аваарахцсан чиний ер нь дүн чинь муурна. Тэгээд ирээдүйд сурах юм чи улам удааш болно. Сүг хичээлээсээ гэрээ шалгалтуудаа сайн өгөөрэй. Тэгээд хийх юмаа яг цагтны гэрээ. Тэгээд яг ийм ярьж бас жоохон ойлгох гэдэг байна. Сүүлийн майкаст ярьж байна. За тэгээд уусаа 6 дугаар сарын майкаст хийхгүй юм чинь ингээд хэлчихье. За өндөр буюу 6 сарын 5-нд манай улаасаас яг 2 үйл ажиллагаа явуулсан. Нэг нь гэх юм бол сургуулийн за ертөнцийн зүгээрээ баруун талд нь сургуулийн тоглоомын талбай гэдэг чинь. Тэр тоглоомын талбайд бид нар юм шохоогоор зам дээр нь юм зурж хөгжлөө ер нь зургуудыг зурсан. Одоо миний харснаар бол 6-гийн аамаа гээл 6 7 8 гээл бах юм шохоогоор зурсан байсан. За тэгээд өөр үйл ажиллагаа маань нөгөө үйл ажиллагаа гэвэл бид нар зураг дарж хүүхдүүдэд өгсөн. Тэр нь бол төлбөртэй байсан fundraising маягаар. Тэгээд өөр үйл ажиллагаа гэх юм бол цагаан авсан зохиол болж одоо энэ одоо харагдчих 6 сарын 5-нд өнөөдөр болохгүй. Мас сургуулийн пром болох гэж байна. Тэгээд ингээд миний ингээд гончтойгоо ерөнхий та нар анзаарсан байх ингээд жоохон промдоо юм царайлаг гарчих гэдэг юм хийсэн байгаа. Тэгээд өнөөдөр буюу одоо яг одоо ер нь пром эхлэх гэж байна. Тэгээд 6 сарын үйл ажиллагаанууд ерөнхий иймэрхүү болж өнгөрсөн шүү гэждэг маягаар юм жоохон юм зөв нийлүүлээ ярьчлаа. Тэрнээс бол сэтгэл мэтгэл яг одоохондоо авч чадахгүй яа. Тэр нь 5 сарынх. Тэгээд өөр үйл ажиллагаанууд одоогийн байдлаар 6 сард одоо ингээд ерөнхий хичээл дуусж байгаа. Дараа 7 хоногт шалгалтууд аваад тэгээд хичээл дуусж байгаа. Тэгээд бид нар төгсөж чинь яг дуусгах чинь тэгээд шохоор дусан зургууд ямар хөө харагдаж байгаа гэдгийг одоо хэлээ. Гарч одоо харцгаа сургуулийн 9 зүгээр баруун талд нь байгаа.
Ястаа ингээд энэ хүн босоо ингээд баг л ерөнхий баг ингээд бүх талбайг нь бодсоо одоо ингээд хамаа smile you are beautiful гэж эможинууд орсон энэ чигтаа ингээд та нар мэдгэл байхлаа одоогийн хөвтөс тоглолт юм шиг байна. Би бол намайг жоохон багт юм тоглоом байдаг гэж бодсон чинь байд юм энд хулан гэж нэр өгсөн байна. Мангар том нар байна. Лузер гэж энэ лузер гэх муухай шүү гэж. Тэгээд энэ зүрх байна. Энэ бол амар гоё зураг байна. Энийг амар яхаргүй хэрэгжнэ. Тэгээ ер нь би бас нэг юм анзаарч маань сургуулийн хүмүүс амар юм урлагийн мэдрэмжтэй хүмүүс лээ. Би бас манай ангид нөө юуны хичээл дизайн урлаг технологи хичээл ордог болохоор экзамен мэдгүйс. Тэгээд би нэг өдөр ороод харсан чинь манай сургуулийн хүмүүс амар авьяастай мэлээ. Урлагийн авьяастай хүмүүс лээ. Тэсэн we love хүлэг. Тэгээд сүүлийн үгээ хэлье. Сүүлийн үг гэж нь болохоор бид хоёрын сүүлийн майкаст. Тэгээд за юуцэн дууссан өмнө дараа жилүүдэд энэ зүйлийг хийж байгаа хүмүүстэй бол сайн уу гэж хэлье. Тэгээд сайн уу гэж хэлж байгаа шиг адил бас баяртай гэж хэлэх гэж байна. Тэгээд бидний бит хоёрын буюу Тинү бит хоёрын хийсэн майкастыг үздэг хүмүүс байсан бол үздэг хүмүүстээ баярлалаа. Тэгээд яг уу ярьсан кринжлээд наа. Тэгээд 5 сарын үйл ажиллагаа нэг иймэрхүү байсан. 6 сарын үйл ажиллагааг сая товчхон ярьлаа. Тэгээд бүх хүмүүстэй хэлэхэд bye bye бит хоёрын ингээд майкаст дуусч байна, өндөрлж байна. Episode 5 bye bye.